үндэсний их сургуулийн бодлого зохицуулалтын газар эмзүү бяа сургууль, багшийн хөгжлийн төв, эмгэг бүтэц үйл судлалын тэнхимд хамтарсан багшаа алдаршуулын уулзалт ярилцлыг өнөөдрийн үйл ажиллагаа нэгтгэж бэлэн болж байна. За өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа та бүгдээ зарим одоо энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн гадны байгууллагаас болон манай энэ үйл ажиллагааг сонирхож ирсэн хүмүүсийг танилцуулъя. За манай үйл ажиллагааны нээлтийг эмзүү бяахан сургуулийн захирал доктор Түшин Жаргал нээж өгүүлнэ. Үйл судлалын тэнхим болвол эмгэг судлал буюу эмгэг анатом, эмгэг физиологи, шүүх эмгэг гэсэн 3 эрдэмтдээс тогтсон тэнхим байна. За энэ тэнхимд одоогоор бол 4 профессор ажиллаж байгаа. Тэгэхээр манай багшийн хөгжлийн төв бол профессоруудтайгаа уулзах зохион байгуулалт энэ сургуульд олон жил багшилсан профессоруудынхаа төв намтар болон дурсамжийг сонсох мөн залуу багш нар болон оюутнууд энд хүрсэн ирсэн магистр докторууд сургамжтай лекцүүдийг цувралаар явуулж байгаа. За өнөөдрийн цуврал лекцэд маань Монгол улсын авиат багш, анагаахны доктор профессор Галцсан багш маань оролцож байгаамаа. Эрүүл мэндийн яамны эмгэг судлалын мэргэжлийн салбар зүйлийн дараа доктор Эмчиа ирсэн байна. Анагаахны шинжлэх ухааны доктор профессор, за ач анагаахны сургуулийн тэнхимийн эрхлэгч Дагдан Базар багш маань ирсэн байна. За гистологийн тэнхимийн профессор багш, анагаахны ухааны доктор профессор Цолон багш маань ирсэн байна. Эрхлэгч физикийн ухааны доктор профессор Ажина багш ирсэн байна. За мөн энэ манай үйл ажиллагаанд манай эмгэг бүтэц үйл судлалын тэнхимдээр суралцж байгаа одоогоор сонгон суралц хичээл хэлсэн магистрантууд эмгэгээр сууж байна. За мөн докторантууд эмгэг судлалын үндэсний төвийн эмч нар, резидентүүд, за энэ салбарын бүх одоо үеийн одоо төгсөгчдөөс хүмүүс ирсэн байгаа. За ингээд өнөөдрийнхөө үйл ажиллагааг нэнүү хэмээн эмзүү бяахан сургуулийн захирал анагаахны доктор Түшин Жаргал таныг урьж байна. За баярлалаа. Энэ хүрэлцээсэн таахын өдрийг болон гэрээ. Тэр таахын мэдж байгаа манай сургууль ирсэн тоос ихлэн бүх профессор багш нар энэ цогц лекцж багшаа шууд гэдэг лекц үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр манай анагаахны доктор профессор Галцсан багш маань 1957 онд одоо та нар шиг энэ оюутнууд чинь анх Монгол Улсын сургуулийн хүмүүнлэгийн урлагийг эдгэж бол оюутан болж иржээ. Ингээд 1961 онд бол анагаахны дээд сургуулийг төгсөөд түүнээс хойш одоо өдгөө 58 дахь жилээр анагаахны шинжлэх ухааны үндэсний сургуульд бол багшилж байна. Энэ орд мэдээж багш, тэнхимийн эрхлэгч, мөн декан гэдэг энэ сургуулийн бас олон ажлыг хийж бас амжилт хийсэн байхамаа. Тэгээд одоо өнгөрсөн онд бол манай Галцсан багш бас Монгол Улсын авиат багш гэдэг одоо өндөр эрхэм цолыг бол өртсөн байгаа. Энэ бол өнөөдөр бол лекц жоод бас шийдэлтэй. Өчигдөр үдээс ирсэн олон залуучууд манай сургууль зөвхөн эмзүү бяахан сургуулийг өнөөдөр 154 багштай. Энэ 154 багшийн байна. Одоо гал хувь залуу багш нар. За өнцөөр мэдээж Авант компанисын багш нар. Тэгэхээр залуу багш нарт бол одоо бидний үлгэрлийн дуурай бидний энэ ахмадуудаас сурах туршлагын одоо мэдэх өвлөх ийм их одоо оюуны өндөр потенциалтай ийм олон сайхан ахмад багш нар байна. Бидний лекц уншуулж оюутан залуучууд залуу багш нартай танилцуулж биднээс бас суралцуулах ийм зорилгоор энэ цуг лекцийг бол одоо жил дамжуулах хийж байгаа хэмжээд бол бас ингээд үргэлжлүүлэн тийм. Ингээд өнөөдрийн лекцийг бол анагаахны шинжлэх ухааны үндэсний сургуулийн нэгэн
бис буюу гэдэг юм лекцийг шар галзуу өчнөр үлдсэн байна. Ингээд лекцийг нээсэн гэдэг яа. За та бүхэнд бас нэг хүнийг танилцуулъя. Энэ бол маш үнэтэй хүн байгаа. Багшийн хөгжлийн төвийн захирал анаохны доктор профессор Наранчны багшийг танилцуулъя. Өнөөдрийн цуврал лекцээр 5 дахь профессорын уулзалт байгаа. За ингээд та бүхэнд товчхоо багшийнхаа талаар танилцуулъя. За бидний оршууд Лодонгийн галзуу гэдэг хүн байгаа. 1934 онд Сэлэнг аймгийн Алтан булаг суманд төрсөн. За боловсролын хувьд бол 1957 онд Монгол Улсын их сургуулийн анагаах ухааны факультетид хэлсэж ороод 1961 онд бол хүний их хэмж мэргэжлээр төгссөн байгаа. За ингээд 1964 онд эмгэг судлаач эмчилсэн резидентийн одоогоор бол резидентийн сургалт тухайн үедээ мэргэжил олох курс суралцаж энэ мэргэжлийг эзэмшсэн байна. За ингээд 1978 онд атеросклерозын мокоминтрийн судалгаа сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтэн гэсэн цолыг бол хамгаалсан байгаа. За тухайн үедээ одоогоор бол анагаах ухааны доктор тэр үедээ дэд эрдэмтэн гэдэг цолоор хамгаалж байсан. За 1994 онд бол дэд профессор цолыг хамгаалсан. 2002 онд бол профессор цол хүрсэн байгаа. За энд бол одоо 60 оны одоо самбан энд одоо яг голтон энэ багшлаа өвсөн дарагшин сонгосон. Залуу байх үеийн зураг байна. За энэ 1962-аас 1990 онд анагаах ухааны дээд сургуулийн эмгэг амтом шүүх эмнэлгийн тэнхимд багш ахлах багш өөрөөр хэлбэл анагаахын дээд сургуулийн хүний эмч мэргэжлээр төгсөөд ерөөсөө тэр сургуультай улаан дипломтой онц төгссөн байгаа. Одоо та бүхэнд сургуулийн дэвтэр хүртэл өөрт нь байж байгаа. Миний шиг. Тэгээ тэн дээр бол улаан дипломтой төгсөөд сургуульд багшаараа үлдсэн байгаа. Ингээд 62 оноос 90 он хүртэл багшиж байгаа. Тэгээд зөндөө олон албан тушаалыг хашижсэн. Энд нэгдүгээрт нь бол багш нарын үйлдвэрчний салбар хуваар дараах хийжсэн байгаа. За тэр үедээ бол орон тооны бус зурагчин гэдэг тэр үед бол одоо зурагчин их ховор байсан. Тэгээ багшууд ингээд аппарат үрэл хаана явж ийн багш зураг аваад явдаг гэсэн юм шиг. Тэгээ түүхэн намтар дээр бол орон тооны бус зурагчин гэсэн нэр томьёо явуулах юм байна лээ. За Монгол зөвлөлтийн найрамдлын нийгмийн анагаахын дээд сургуулийн Монгол зөвлөлтийн найрамдлын нийгмийн зөвлөлийн дарга байсан байна. Тэгээд Оросуудтай их андуурагдаж явсан. Одоо өөрөө ярих байх таагүй. За 1967-аас 1995 онд эмчилгээний факультетийн орлогч декан, жинхэнэ декан байсан. Олон жил 67-аас 95 он хүртэл декан байсан юм байна. За 1995-аас 2008 онд бол эмгэг судлаач шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгч. За 2008 оноос одоо хүртэл бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессорын орон тоон дээр одоо лекц уншаад хичээл ороод явж байгаа. За энэ нэг бол одоо зөвлөлтийн Монгол зөвлөлтийн найрамдлын нийгмийн дараах одоо ингээд Орос үнэтэй андуурагдаа зогссон байна. За мэргэжлийн чиглэл нь 1974-өөс 1975 онд бол Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмнэг судлаач эмчээр ажиллаж байсан. 2004 оноос одоо хүртэл бол 2-р улсын 2-р төв эмнэлгийн эмнэг судлаач эмч зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Тэгээд 74-өөс ерөөсөө энэ хугацаанд 1964 оноос бол эмнэг судлалын үндэсний төвийн давхар одоо багшлахаа зэрэгсэн эмнэг судлалын үндэсний төвд эмчээр тэгээд зөвлөх багшаар ерөнхий зөвлөх хүртлээр эмнэг судлалын үндэсний төвтэй үйл ажиллагаа нь холбогдож ирсэн түүхтэй. За одоо 2010 оноос бол одоо хүртэл мөн алч анагаах ухааны дээд сургуулийн эмнэг судлалын нийгмийн зөвлөх багшаар ажиллаж байгаа. За 1990-ээс 2014 оны хүртэл эрүүл мэндийн яамны эмгэг судлал шүүх эмнэлгийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн одоо орон тооны бус салбар зөвлөлийн дарга. За мөн салбар зөвлөлийн гишүүн гэсэн ийм ажлыг хийж байгаа. За энэ дээр одоо эмгэг судлалын үндэсний төвийн доктор профессор Сагуур манай цэцэг багш нэртэй хоосон юм. За шагнал хүндэтгэлийн хувьд бол өөрийнх нь хэлснээр ингэж тогтолцооны байгууллагын шагналт би өөрөө тайлбарлах байна. Тогтолцооны байгууллага гэхээр эрүүл мэндийн салбар, боловсролын салбар энэ бүх байгууллагын шагналыг авсан гэж байна. За төрийн шагналын хувьд бол эрүүлгийг хамгаалахын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, шинжилгээ ухааны тэргүүний ажилтан цол за алтан гац одон аваад тэгээ Монгол улсын гавьяат багш гэсэн цолыг төрөөс хүртсэн байгаа.
За удирдах зөвлөж хамгаалсан эрдмийн ажлын хувьд бол агаахны доктор 16 одоо удирдах зөвлөхөөр ажилласан байгаа. Хамгаалуулсан агаахны магистр 17, за мөн магистр докторийн шүүмжил бочхаар бичсэн. За ном зураг бичиг 5, за өгүүлэл эртгэл нь бол одоо 250-аас дээш гэрсэн ийм одоо бүтээлтэй байна. Ингээд багшингаа танилцуулахад та бүгдэд ийм байна. Ингээд багшингаа өөрийнхөө бэлдэж ирсэн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1С буюу гэсэн лекцээ эхлэнэ гэж урьж байна. За энэ цугласан энэ сайхан одоо нэгсэнд оюутан залуусын эрдэмтэн багш нарын эдэн эмч нарын эрдмийн ажлыг судалдаг том шинжлэх ухааны сүм болсон энэ сайхан төвлөндөө өнөөдөр та бүхэнд оюусан товчхон танилцуулах нэгц унших ийм урилга авсан талархаж байна. Тэгээд энд хорон цугларсан та хичээлийн сургуулийн эрдэм шинжилгээний судалгааны өндөр их амжилт хүсэж байна. Сая үндсэндээ танилцууллаа. За би анагаах ухааны дээд сургууль гэдэг сургуулийг төгссөнөөс хойш ингээд 54 дэх жилдээ эмгэг судлал шүүхийн тэнхим одоогийнхоор эмгэг бүтэж үйл тэнхимийн эрхлэгч багшаар 54 дэх жилдээ ажиллаж байна гэж. За миний зөвхөн багшсан явдгийн хажуугаар эрүүл мэндийн салбарт мөн 54 жил ажиллаж байна. Эмгэг судлалын үхэл үйл ажиллагаа хийж байна. Сүүлийн 10 жил тусын хоёрдугаар төвөнд ажиллаж байгаа. За сая хэлчихлээ. Нэг дахин бод. За ингээд харин тэр үед Монгол Улсын их сургуулийн анагаах ухааны факультет гэдэг эхэлж элсэж орсноос хойш 59 дэх жил нь болж байна. Тэр үед бол оюутнууд 5 жил болоо суралцдаг байсан. Ийм байна. Өөрөөр хэлбэл энэ анагаах ухааны дээд сургуулийн оюутан, багш, ажилтан, ажилчин гэсэн бүхэл салбартан 59 дэх жилдээ хөдөлмөрлөж байна. За энэ бол миний оюутны сургуулийн дэвтэр байна. Эндээр 57 оны 9-р сарын 1-нд орсон тэр үеийн Монгол Улсын их сургуулийн проректор гэж байсан. Одооныхоор бол дэд захирал энэ хүн гарын үсэг болсон. Тэр үед одоо энэ соёлын төвд дүргэн байгаа манайхны одоо анхдагч Монголын анагаах ухааны анхдагч алтан үеийн багш нар тэрний дотор анагаах ухааны факультетийн декан энд гарын үсэг дурсан мэдрэлийн одоо манай улсын мэдрэлийн анхны анхдагчийн нэг Лодон гэдэг хүн байсан. Профессор Лодон авиатын гарын үсэг дурсан байна. За ингээд миний 5 жилийн сургуулийн дүн миний надад одоо анагаах ухаан гэдгийг зааж байсан багш нарын өсөн шалгалт багш нарын нэр анагаахын дуу за энэ ихтэй гистологийн цэрэг гэдэг энэ бол их том хүн байсан академич элчин сайдаа тэгээд янз бүр академийн дэдгэрэнхийлэгч энэ олон жилийн ажил хийсэн. Дараагийнх нь одоо амьд цэвэн томлог байгаа одоо 87 дахь жилдээ 88 дахь жилдээ явж байгаа манай сургуулийн дахиад эрүүл мэндийн сайдыг олон жил хийсэн юм профессор гэдэг хүн байна. Дараагаар нь микробиологийн шалгалт авч байсан байна. Фармакологийн багш Цорнын гэдэг хүн байна. Энэ бол зөвхөн миний багш нарын намайг сурсан хүмүүс. За энэ патологийн одор гэдэг агуу их том хүн байсан. Эйн сайхан эдгээр чимдэр туршлагатай, дадлахтай энэ багш бас миний багш. За Монголын анагаах ухааны анхдагч Бяар Агчаа гэдэг хүн байсан.
шинэ ухааны академич хүн байсан, энэ чадвартай байсан байна, багшиж байсан. За Миссис Шупатер гэдэг хүн чадвартай байсан байна. За Британий хичээл болдог байсан. Одоо тэр хичээл зүгээр нэг нь өөрчлөгдсөн байна. Хичээл нь орж байгаа. Энэ үед бичиг хотлоо гэж одоо манай албастай хүн саяхан сонин бичиг хотлоо гэсэн тухай маш их том дэлгэрэнгүй сайхан хүүхдүүд нь өөр ачнаар нь ажил амьдралын тухай бичсэн байсан. Тэрийг хэрвээ уншаагүй байвал дараа за мэдрэлийн багш байсан бас Монгол улсын авиаторч Агцмаа гэдэг хүн байсан. За Арьс гэдэг хоёулаа нэг хичээл байсан. Арьсны өвчин, өндөний өвчин одоо хоёрсалсан. За энийг одоо мөн байж байгаа Монгол улсын авиаторч Чэдол гэдэг хүн чанарт авч байсан байна. За тэгээд их байх эмгтээчүүд. За энэ хичээл хорлоо багшууд маш олон одоо ерөөсөө сурхаасаа ихтэй төстэй хичээл хорлоо багшийн гараад орж иржээ гэдгээс харагдаж байгаа. 2-3 газар байна. За сэтгэл зүйн психиатр гэж хэлдэг доржид маяг бас их том хүн, бас авиаторч хүн, бас Монголын ангаахай эрүүл их том төгнөмөр оруулсан иймэрхүү хүмүүсүүдийн шат болсон дамыг багтжээд энэ бүх хүмүүсүүдийн дур энэ манай оюутны соёлын төв өнгөрсөн байна. Энийг хэлхэн зүйтэй. Энийг одоо цагаат үсээр нь бол та нар энэ зураг дээрээс авсан байхаа. За ингээд анагаахын шинэ тухааны үндэсний сургуулийн тогоон дотор бол үдээ хүртэл боловсрч чанагдаж явхдаа миний хийжсэн ажил сая миний шаг Бяанахаас өөрийн хүч зүйлийн тэнхимийг хэлж баярмаа чинь танилцуулсан зүгээр энд ингээд маш товчхон яриад явъя. Тэгэхээр 62 он хүртэл оюутан явж 62 төгсөөд багш болжээ. Тэгэхээр тэр үед багш болно гэдэг бол одоогийнхоос нэлээд өөр нэг онцлогтой байсан. Юу гэхдээ багш бол оюутнуудтай хамт ердөөд багш боллоо. 7 сард оюутан төгсдөг байсан. Төгсөнгүүтээ оюутнуудтай хамт машин дээр суугаад хөдөө ажиллахаар явдаг байсан. Өөрөөр хэлбэл хөдөө жил болгон хадлан, харьяалан, малын, хоньны, ямааны, ноолуур самгах, ноос хяргах, хариулах бүхий л ажлыг ер нь хөдөө ямар ажил хийдэг, малчин хүн ямар ажил хийдэг, тариалан хүн ямар ажил хийдэг байсан. Тэр бүхний оюутнуудтайгаа хүчин номерын 2-3 сар хийж явсан. За энэ бол миний үсэн амьдралын сургууль гэж түүний туусны нэг учраа. Ингээд сая хэлсэн эндээс 2004 дэвгүйний яамны өнгө судлах шүүхэмгийн ерөнхий нэгдэлтэн дэвгүйний яамны орон тооны бас салбар зөвлөлийн дарга зэрэг ажлыг хийж явсан. Ангаа хааны дээд сургууль энэ хугацаанд манай сургууль 4-5 дахин нэр нь өөрчлөгдсөн гэдгийг та нар мэдж байгаа. Энэ өсөх шатн дээр байж байгаа Ангаа хааны дээд сургууль 91 он хүртэл, Ангаа хааны их сургууль 2003 он хүртэл, тэгээд дэвгүйний шинэ ухааны их сургууль саяхан 13 он хүртэл, тэгээд Ангаа хааны шинэ ухааны үндэсний их сургууль гэдэг нэр аваад явж байгаа. Энэ бол зөвхөн нэрний хувь юм биш. Нэрний өөрчлөлт, энэний цаар чанарын асар их өөрчлөлт байгаа гэдгийг бол бид бүхэн энэ бүх үеийн турш ажиллаж амьдарч байгаагийн хувьд ойлгож байна. За ингээд энэ миний туулсан туулж буй 59 жилийн хугацаа за миний үндсэн мэргэжил сургуулийн байгуулагдсан үеэс ихтэй энэ мэргэжил үүссэн үеэс ихтэй тоолох юм бол Эмгэг судлалын алба гэдэг юм Монгол улсад байгуулагдаад 82 жилдээ явж байгаа. Би бол 29 насаар буй юм байна. Манай
сургууль 73 дахь жилдээ одоо явж байна. 14 насаар и дүү юм байна. Манай тэнхэн бол 62 дахь жилдээ ороод явж байгаа. Би бол 8 насаар дүү юм байна гэж ингэж хэлэх байгаа. Ийм учраас манай тэнхэн Ингээс судлалын ав манай сургууль намайг өсгөж бойж хүмүүст цугсан ийм үндэсний нэгэн онцлог хамт олон ийм байна. Ийм учраас би өөрийнхөө энэ сургуулийн нэрийг гисэн гэж тооцдог. Дараагийн таамаг зөвшөөрөхгүй ч байсан. Ер нь амьдрал дээр бол тийм. Би энэ сургуулийн 12 жилийг хоёр том үе болгож байна. Ийм баталтай байна. Нэг нь 90 он хэлсэн. Энэ нь Монгол Улсын их сургуулиас Амгаан ухааны факультет тэгээд Амгаан ухааны дээд сургууль байсан бүх дүү. Нөгөөх нь 91 оноос эхлээд эдгээр бүтлгүй. Энэ хоёр үеийн хооронд чанарын үндсэн өөрчлөлт гарсан гэж би хэлж байгаа. Тэгэхээр саяын 90 он байсан бол манай алтан үеийн энэ чинь. Тэгэхээр чанарын өөрчлөлт гэдэг юу гэхээр энэ сургуулийн хөгжил цэцгэлэг бүх юм бол 90 оноос хойш үндэсэндээ хөгжлийн шин төвшин гарсан. Тэгэхээр ганцхан жишээ саяхан бас манай сургуулийн захирлаар олон жил ажилласан шавс академич шавс 90 он гэхэд манай сургууль 6 профессор байсан. За би тоолж үзсэн. Тэр үнэхээр сэрүүн төвөг байсан байгаа профессор. Дараахан нэг их юм бол 10 профессор. Одоо манай сургууль хичнээн профессор. Хөгжил гэдэг чинь хичнээн дэд профессор уугасан. Манай сургууль хэдэн багш байна. Түүнээс гадна эрдэм шинжилгээ, бусад судалгаа, бусад бүх ажил хэрэг хөгжсөн бэ гэдгийг та нар сайн судлаад, хайцуулаад үзээрэй. Энэ үе хэрэг. Тэгэхээр энэ нуутай холбоотой гэхээр энэ бол сүүлийн үеийн өсрөнгийн хөгжилд орсон системтэй холбоотой юм байна. Манай системтэй холбоотой. Тэрнээс энэ сургууль ажил байсан бидний хүмүүжүүлсэн энэ сургуулийн дэвтэр хөгжүүлсэн манай ахмад үе бол зохих үүргээр гүйж ирсэн. Би хувьдаа бодсон тэр дор оюутны соёлын төв байгаа бидний үндэтгэдэг багш нар бол гавья алдарт солтойч байсан цөмөрийн бат. Одоогийн ойлголтоор бол цөмөрийн нэг үлчлэн хөдөлмөрийн бат. Алдарт цомыг авчдаг охины марьсан байна. Миний хамгийн анхан Антонийн хичээл аавсыг зааж латинаар аавын хэлсгийн гэдгийг даасан нь дорч гэдэг багшаа. Хаана тэр соёлын төвөөс уран тавьсан байна. За ингээд цаашдаа манай энэ ангаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль чанарын өөрчлөлт хөгжлийн дэвшлийн жил байх болтугай гэж байна. Энэ судалгаа шинжилгээ эрдэмтдийн хөгжил хоо чанарын дэвшил, сургалтын технологийн шинжилэл, гадаад харилцаа хамгийн гол нь манай их сургуулийн олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн тэргүүрийн сургуулиудын нэлээд олон шийдвэрлэх онцлог байх болно гэж би хэлдэг байна. За ингээд миний бол үндсэн сэдв энэ. Гэхдээ дараа нэг сэдв байна. Энэ нэр томьёог зөрчилдөг гэсэн ихтэй. Энэ яагаад
томьёоны талын хүн биш бодлоо ийм зэрэгтнийг зоригтой хилээд байна вэ гэдгийг нээж авах нь тайлбарлая. Тайлбарлахын өмнө би нэг юм хэлье. Ардын уран зохиолч Хөдөлмөрийн баг хөлтөж хүн одоо бас 10-аад жилийн өмнө 10 гаруй жилийн өмнө байна. Сонин дээр ийм Монгол хэд болвол усаар байгаа зүйлтэй гадаад хэлтэй утгалзаж үүслээ. Монгол хэлний өмнө цэвэр ариун чанар ингээд явах юм бол наа гэсэн юм утгатай зүйл үүсэн. За энэ дотор байгаа ганц хоёр төмийн биш шүү. Ганц хоёр өгүүлбэрийг би танаас уншиж байна. Юу гэхээр аав тавчтай, ээж нь хөвчтэй, хүн тавчтай. Ингэж л ярьдаг. Үнэн биз? За дараагаар нь эмч нарын тухай. Истор нэдэг, эрчээ бичдэг, стресс тайлдаг, агаарын хотлого нь угаар, аюул бүртгэл аваа. Ингээд ирэхэд ямар ч мэрэгчлээ Монгол үгэнд заавал нэг гадаад холилдсон. Ингээд холин хэлтэй болох нэ гэж сэрэмжлүүлж бичсэн. Мэдээж нь Амраа хаан болон Чингис хааны асуудал. Чингис хааны нэр томьёо болон латин хэлээр байна. Тэр болгоныг орчуулсан гэж бас хэцүү. Чадахгүй. Жишээлх юм бол аспирин гэдэг аспиринаар байхаас өөр арга. Ацетил салцилын хүчилж хүсэн Монголоор орчуулсан хэцүү. Тэгэхээр энэ талаар бидний одоо бичиж гаргасан миний хүртэл оролцсон Монгол хавьд энэ хэрхэн тусан бичвэ гэдгийг хэлээд таанад цаашдаа энийг сайжруулан үзээ гэж санаа өгөө гэж байна. За сүүлийн 20 жил хөгжил өвчлийн жил мэрэгжлийн сургууч үдээ төдийгээр авсан мэрэгжил болгоноор авсан тайлбар толиуд олноор хэрэгжүүлсэн олон нарийн 10 диссертациуд хамгаалагдсан дипломын ажлууд үдээ төдий хийгдсэн эдгээр орсон нэр томьёонууд ямар байна вэ гэдгийг шүүмжлэлтэй хангаж байгаа. Энэ нэр томьёо үнэхээр Монгол улсаар баримтлаг зүйл бай. Өөрийн бодсноо орчуулдаг зүйл бай. Ерөнхий яаж орчуулсан, яаж хийсэн гэдэг ерөнхий зарчим тогтоогоо гэх мэтчлийн миний харж үзсэн бодлоо байна. За энийг ингээд баримтаар хийе. Ангаа хааны бидний гарсан миний хөтөл оролцсон тайлбар төлөвлөлт уран ном байна. За энд байгаа зарим нэр томьёо бий. Яг энэ ангаахын нэр томьёо үндсэндээ хоёр байна. Нэг нь анатомийн нэр томьёо. Нөгөөх нь өвчний нэр томьёо. Тэгэхээр өвчний нэр томьёоны нэлээд ихэнх нь анатомийнхаа нэр томьёон дээр үндэслэдэг. За ингээд зүгээр би жишээ авсан юм шиг. Энэ тайлбар тол бичих арахноидиа гэдэг үг байна. Одоо тархины бүрхүүлийн нэг анатомик юу гэж бичсэн байна вэ? Хөөсөн бүрхүүл гэжээ. Гэтэл мэдрэлийн өвчнөөр яг л энэ бүрхүүлийг хаалгах чийгсэн байна. Бусад Монгол хаалгуудтай зөөлөн бүрхүүл чийгсэн байна. Мянган бүрхүүл гэсэн байна. Тэгээд ингэж яваад байх уу? Энэ хэн башигтай хэн хортой вэ гэдгийг хэлье. Тэгэхээр яг энэ хэлээд байгаа би бол өдөр тутам 10-аас доошны өвчний нэр томьёогоор тохиолдож байна. Тэгээд 59 жилээр үзүүлчихээр хичнээн нэр томьёо бичсэн байх. Яг түрээ бичсэн байх. Өвчний төв. Тэгээд бусад янз бүрийн хэмжээний онш хүн болгон Оросоор, Монголоор, сүүлийн үед Англиар хичнээн
дотор нь холиог болсон. Энэ хэн толтой байх? Оюут нь та бүхэнд толтой. Оюут нь та бүхэнд хичээлэн ярьтаа тэр багшийн докторын нэр томьёогоо ярих уу? Дөрвөн янзын нэрийг дөрвөн багш дөрвөн өөрөөр хэлэх үү? Тэгж байж та нар үгэлтэй авах уу? Аль хичээлээр юунаас байсан нэг нэр томьёогоо бил зөвхөө гэдэг асуултаараа энийг одоо шийдэх хэрэгтэй. За цаашдаа erosion гэдэг үг байна. Энэ бол нэг латин яг нь англи транскриптэд гэсэн байна. Шалбархай, дулгар, шахлаа гэх мөн хоёр гурван янзаар хэлсэн байна. Португалид Антонио хамгийн түрүүнд гардаг өвчний үед маш их хэрэглэдэг нэр томьёо байна. Хаалган бай, нүдэн бай. Бороо гэдэг үг байна. Амьсгуур, уурсан хоолой амьсгуур гэх мэт. Энэ бол зөвхөн өшөөж өмнөөс цааш янз бүрээр нэрсэн нэрнүүд байгаа. За энэ тайлбар толгойд байгаа нэгэн хуудсыг үзүүлье. Энэ бол өдөөд бүр дурдаасаа харсан хоёр нэг. Нэг нь 86, нэг нь 87. За энд ямар хэлбэрийг яаж бичсэн бэ? Үүнээрээ амьсгалын дистресс хамшиг нэг юм байна. Дараагийнх нь үүнээр амьсгалын сочмод даруугуйлах хамшиг хоёр янзаар бичсэн байна. Ердөө урдуудаасаа харсан юм. Энийг хоёр хүмүүс юм уу нэг хүмүүс. Надад доторх агуулга хамаагүй. Доторх агуулгын би шүүмжлээ. Уншвал зөндөө юмуд байгаа. Зөвхөн дээр бичсэн нэр томьёо. Энийг сурч үзэж байгаа энэс ишлэл авах хүмүүсүүд алийг авах гэсэн асуудал гарна гэж. За цаашаа автаа гэдэг шахлаа байна. Зарим нь амны шах гэж, зарим нь дэлхий гэж, зарим нь одоо админ зөвхөн авт гэдэг явдаг. Тэгээд туатай юм гэдэг. 12% гэсгээд бидний дээд бичгийг бас бичдэг. Дээд бичгийг бас хийдэг. Дээд бичгийгээр ийм зүйл байна. Моос гэдэг нь байна. Зангилаа, тавуу, за зөвхөн зангилаа юм уу? Тэгээд нэрээсээ дээгийн монголчууд 90 масчд нэрээсээ монгол хүмүүсүүд ийм яриа байдаг байхгүй юу? 7 булчирхай 8 найзууд. 7 булчирхай 8 найзуудаа тоолоо. Тэгээд булчирхай найзуудаа бас тус бүрийн тодорхой байж байна. Тэгэхээр манай ангаа ухаанд хамгийн өргөн хэрэглэгдэх ёстой найзуудаа гэдэг нь мартагдсан. Ерөөсөө ангаа ухааны хэллэг нэр томьёоноос хасагдсан. Энэ бол булчирхай гэдэг нь болон чацархай байдаг зүйлийг малчин хүмүүс булчирхай гэдэг. Найдвархай гэдэг нь 8 найдвархай гэдэг чинь 8 тооч бас булчиртай. Яг дээрээс нэгтэй үнчин хэрэгтэй тооцоход яг 8-ын тооч. Яг билгийн булчирхай гэж байгаа гэдгийг ихтэй гэж ядгүй ингээд билгийн яаж яах. Яг л 8-ын булчирхай. Тэрийг чинь тэгээд мэдэж байгаа. Тэгээд 8 найдвархай гэж нэрчсэн болов уу гэж би бас бодлоо ингэж бодлоо. Ийм юм байна. За цаашдаа энэ одоо оюутнууд их хэрэгтэй. Нуклеолус гэдэг чинь. Энэ бас хоёр янзаар. Нэг багшийн өмнө очиад өнөө оюутан чинь бөөмөн зүгч. Заасан багшаа нөгөө багшийн өмнө очиад бөөмөн гэж. Ингээд хоёр янз хизээж явах. Бөөмөн зүгч гэсэн багшийн өмнө тэр оюутан очиад бөөмөн зүгтэй. Бөөмөн зүгээ хэлчихвэл нөгөө багшийн уур. Тэгэхээр би өөрөнд орсоор энийг ядришко гэж яа юу гэсэн үг юм бэ? Ядришко. Тэгэхээр орос хэлний ишко гэдэг дагуур байна. Энэ орос хэлний бүх дагуурууд хоёр хандлан байна.
төлөөлөж байна. За баазах хэсэг байна. Оюутан бохомч ариун суур хэсэг, ариун суур хэсэг. Чис за миний багш нар саяын хэлсэн тэр шаардсан бичэн хоолой олон энэ Монголын анагаах банд энэ нэр томьёо өгсөн хүмүүс энэ тэр нэг итгэж чинь маш их байсан. Тэгвэл өөрийнхөө гэж нэрсэн. Тэрүүгээр би сурсан, биднээс сурсан үний үеийнхэн түгээрээ сурсан. Эцэс үеийн үед ундуу гэсэн нэг химик гараад ирсэн. Энэ нь одоо хааны ямар нэр томьёо ийм зүйл юм их байна. За одоо хоёрдугаар латин ялгаатай үг Монголоор ийм хэмжээд болоод явсан зүйл жишээ нь локал хэсгийн хартиа хэсгийн энэ бол өнөөдөр бидний гарсан анагаах ухааны тайлбар бичигдсэн байдлаар би хэлж байгаа. Тэрнээс би энийг санаанаасаа ерөөсөө бодоо. Яг локал гэдэг чинь англи лабо баян гэсэн. Тэрээс осоор нэс. Хартиа гэдэг нь за хэсгийн гэж болох бас нэг тийм өөрчлөлт. За латинын уран нэр вэдик гэдэг боо тэгээд энэ бол уран өөрөө гэдэг. Эцэс уран Монголоор зөв. Уран ялгаатай зөв ашин дээр ашны олгол чиндийн нэг их мэдчихэд. Анимизм гэдэг нь юу вэ? Түлхэн гэж байна. Эцэс ингээд маш их бас нэг юм байна. Бас л адилхан зүйлтэй. Тэгэхээр энийг сурч байгаа оюутан хоёр юм нэг жиг нэрээ нэрлэх юм байна. Энэ бол цаашдаа бас удаан үсгэх нэг юм. За цаашдаа бас нэг санаа. Энийг би шийдэхгүй. Энэ ярьж байгаа бүх юм таанах шиг хамт олноо хэлэлцэж, ярилцаж, маргалдаж чинь латинын ээж гэсэн юм байна. Үүгээр хэлсэн үгийг монголоор юу нэр бидний сурсан яг орос орчуулгын дагаа нэр маш олон анагаах байна. Уг нь латинаар ээж нь хэвсгэ хаа латинаар энэ үсгэ. Тэгээд энэ хааш нь яах вэ? Дээд нь найргаад байхын өөрчлөлт. За үүнээр жишээ авч яг 90 оноос өмнө бид юу гэж хэлдэг вэ? Ком гэж ярьдаг. Одоо бизнесийн хүрээний одоо бол бизнес хэлдэг байна. Түүнээс гадна аялал жуулчлалын хүрээний ерөөсөө Хонконг гэж хэлэхгүй. Хонконг гэж. Хонконг явсан уу? Хонконг амсан уу? Хавай явсан уу? Хавай очиж үзсэн үү гэж. Хавай гэдэг нь сонин хэвлэлтэй яснаа бол Америкийн нэг мөч ихтэй Хавайд ямар хүн очих юм бэ? Их одоо манай тэр Монголын очиж амьдардаг байна. Их хурлын 76 шилжиж байна. Их өндөр албан тушаалтай. Сайдаас дээш албан тушаалтай газрын дугаар зэмлэний газар. Сахин гараад ирэх юм гэвэл хятадын ханжоо гэдэг утгатай. Эсвэл ханиана гэдэг. Амраад ирэх гэвэл Хавайд очдог гэсэн ийм сонин хэвлэлтэй гэсэн зүйл байна. Одоо Хавайд хинч хийхгүй. Хайкер гэдэг үг байна. Бидний ихэнхдээ визит гэж дууддаг. Визит элмүрийн одоо хайкер маркет гэдэг нэр өгсөн. Тэгэхээр яаш бизнесийн хүрээний усуулал орчин үетэйгээ маш их сонор тусгаж явдаг юм. Өөрийнхөө бизнесийг хөгжүүлэхийн тулд гадаад үгүй. Бид нар яах вэ? Хойноос нь дагаад биднэрт одоо гээгээ хийсэн юмнууд зөндөө байна. Наад дахин юм төгсөл ингээд утгын нэр. Яг гипертоны гэдэг үг байна. Яг хилээд байх юм бол
орсоор байгаад ингээд тэр хэлээр одоо хэлээ хэлчихээ. Тэгээд цаашдаа яг хэлэх юм бэ гэдгийг таамаг шийдээрээ хэлэх байна. За ингээд нэг хэмжигчсэн хамаатай цаг үеийн нэг юм. Ямар нэгэн хэмжээгээр насны хувьд авсан ч гэсэн хөтөлбөргүй байх гэж бодсон бол үргэлж өөрийгөө илүүж болцож явах юм. Тэр болцож явах дараа нь тэгэхээр яаж нэг болцож илүүж болцсон үнэтэйг төв явах вэ? Энэ нь хамт олон. Хамт олон гэдэг нь бий. Энэ нь таамаг. оюутан, багш нар хамтран ажиллаж байгаа бүх хамт олон. Энэний хүчээр эдгээр сайн муу хэлэх нь ерөөсөө хамаагүй. Загнууч байна уу, өрөвдөж байна уу, шүүмжилж байна уу, магтаж байна уу гэдэг нь огтхон хамаагүй. Хамт олон үүнийхээ хүчээр хүнийг өчөж байна. Орчин үеийн хамт явуулж байна. Ийм учраас хамт олон гэдэг нь хамгийн чухал зүйл гэж байна. Бид нэр зөвхөн амраа ухаан гэж. Амраа ухааны судалгааны тулд байгалийн ухаан гэж. Байгалийн ухааны төрийн салбарын мэдлэгээ оюун ухаанаар үргэлж цэнэглэж байх хэрэгтэй. Ийм нөхцөлөөр бидний нас өсөж өшөхгүй юм хэвээр оюун ухааныхаа томсдод орохгүй ингээд яваад байж байна. За ингээд анхааралтай сонссон таа. За бидний өөрийнхөө цугаа болон амьдрал яг өөрийнхөө бодсод үзэл бодлого танилцуулсан багштай баярлалаа. Одоогийн арга хэмжээ бол зураг авах байгаа. Урсгалын зураг татуулах. Залуу багш нар за судлаачид мөн одоо студентүүд, инженер багшаас одоо сонирхож байгаа асуултаа асууж болно. За би бол асуултаа өөрөөр хэлбэл тавьсан байна. Та Монгол өнөө орос хүн. Тэгэхээр багш асуултаа миний асуултыг та бүхэнд бас хариулж авах ямар хүн бэ? Цус махан бодны жинхэнэ орос. Элит биш орос. Яг монголчууд нэг муу хэлэхээр элит гэдэг юм. Энэ муу элит. Ихтэй элит. Би бол хятадын чиглэлд биш, орсын чиглэлд биш. Цусаараа жинхэнэ орос. Үзэл бодол, хүмүүжил, боловсрол нь Монгол. Арчид асууж болно. Энд ирээд микрофоны байгаа учраас. Microphone here one. Which time? Анхны шилхооны анхны шилхооны үсний сургууль бас олон жил багшилсан. Анхны шилхооны доктор профессор Дантан Баатар багш. Сайн багшийн хариултыг жоохон дэлгэр дүүрчээ гэж ингэж үздэг. Яг
гэхээр нэгдүгээр таны овг содон гэдэг хүн ямар хүн байсан бэ? Хоёрдугаар нь таны ижийн зургийг яадаг. Таны ижи аль нутгийн тийм ээ? Ямар ястан мөндөсөн гэдэг юм уу? Ямар хүн бэ? Таны ижийн зургийг одоо Монголоор хүмүүст чадсан юм хоёр хүн байна гэж би ойлгож байна. Энийг хэлэх үү? Энийг ярих бол би хэдэн цаг ярьж байна. Энэ айгон түүхтэй. Зүгээр маш товчхон хэлий. Миний эцэг, миний ижи намайг өчилж авсан хүмүүс. Өөрөөр хэлбэл эцэг нь хоньны сүлгээ хөрж их нь өөрийнхөө сүв хөрж намайг өсгсөн байна. Эцэг нь ямар хүн байсан? Эцэг нь байж шүү. Одоогийн Ховд аймгийн өмнө яг Булган сумын өмнө тал ил таруултай гол гэж байна. Тэр голын дагуу хэсэг Ховдын ихэнх үндэстэн ястан гэж ярина л да. Ихэнх ястан торгууд. Тийм бид Ховдын хүн байвал мэдж байгаа. Торгууд хүн байсан. Баахан торгууд тэр үедээ яг хятадын одоо засаг захиргаалтай таахгүй тогтохгүй муудсан тэнцсэн өөрийнхөө ихчлээний төлөө тэнцсэн баахан нутгийн хүмүүс. Өдөр тутмын сумьяа байсан хүн байсан. Тэгээд ялагдаад дийлэгдээд ихийн тал сумьяа байсан удирдлагын дор заавал цөмөөрөө нийлээд нэг 200 гаруй айл өрөх тийшээ Орос руу орохтой хойсон. Тэншайн уулыг аваад Оросын нутагт орсон. Оросын нутагт байж байгаа Оросын цагаан хаан руу бид нар ингээд Монголд очмаар байна. Тэр чинь шууд тэр Ховдоосоо Монголд очиход цаанаас хөөгөөс туугач барьчих юм билүү гэсэн юм айсан байл. Оросын цагаан хаанаар хамгаалсан. Бүр цэрэг гаргаж байна. Тэрний хамгаалалтын дор тэр Бэртиш мөрнийг дагаад Бэртиш гэдэг одоо монголоор Эрчиш мөр явсаар байгаад улаан өдрөө очив. Тэгээд Богд хаан руу бичиг явуулав. Дагаар Монгол улсын харьяат болсон байна. Харьяат болоход танаа хэдэн хүн байна гэж Богд хаан асуусан. Өдгийтэй хүүхдээ оруулаад 100 ширхэг хүн байна гэж. 100 ширхэг одоо өдгийтэй хүүхдээ оруулаад цэрэг нь болов. Тэгээд Богд хаан гадар зааж өгтөө одоогийн Төшиг сум гэх сэлэн тэнд сумьяа байсан хошуу гэдэг нэр өгөөд ингээд. Тэгээд тэр сумьяа байсан тухай ярих юм зөндөө юм. Тэр болчихно. За Лодон гэдэг нь эцгийн золион гэдэг хүн байсан. Торгууд усааны манай ижи бол бурят хүн. Мөн Оросд тэр яг 17 он таарсан байхгүй юу? 17 он гэдэг чинь Октябрийн хувьсгал юм. Духтаасан. Яагаад гэвэл одоо ямар нэгэн шалтгаанаар баярлах болсон. Шорон цог болсон ийм хүмүүсүүд нь надад өгөөг ч юм уу одоо ямар нэгэн шалтгаанаар Монгол руу духтаад ирээсээ тэр Монгол Оросын хэл гэж яг Оросын хэлний даа. Ердөө 5-6 км явхад Монгол руу ороод зөндөө олон бүрээдүүд Монгол руу орчих. Малаа туугаад малгүй тэгээ тэдний нэг манай. Тэгээд энэ хоёр хүн нэгдээ тэгээд би бүгд ийм юм яа. Одоо тэр улаан Иркутск манай автогийн зөндөө хэдэн дуу
Орос, Уряд. Одоо миний харилцаа юм байна. Мен 15. Наша энэ дарисаа хоёр нэ. Орос аавч тэдгээр хэлмэгтэй байх болсон. Би нэг юм дутуу ярьсан. Хэлмэгдлийн үе гэдэг чинь тэр үе аймаар үе байсан байхгүй. Ерөөсөө хүний байр заа чийлтгэн гэдэг юм бол байх шууд аваач. Ерөөсөө хамгийн гомхон Орос чинь цаана ханаа буудаад байна. Эхний хүүхэд гэр бүл юу гэдэг 10 хэдэн хүний нэг дор аваач буудаа. Яг тийм хойно. Манай эцэг тодон 37 он баригдаад ердөө өнөөдөр нь бариад маргааш буудаад болчихсон. Нэг хоёр хамаа алтан булт аваач буудаад. Ганцхан тэр лодон биш. Мөн тэр хагийн бүх хүмүүс хэдэн зуун хүмүүс үүдээ. Хэлмэдүүлсэн юм. Medical science гэсэн байна. Яагаад гэж хэлэхэд тэр байх гэдэг нь анхны инженерийн нийгэмд анх байна. Анхны эрдэм шилгээний сэтгүүл хамс. Тэгээд энэ дэлхийн нийтээр ийм алдартай. Анх ихэд анатом гэдэг маань ихтэй үтгэж. Харин өвчний анатом гэдэг нь гараад 200 гаруй жил болж байна. Ерөөсөө анатомын эрхтнийг өөрчлөгдсөн зүйлүүдийг бичээд ингээд
Хатан том гэдэг нэр том явуулсан. Тэгэхээр Биехон гэдэг хүн ирээсээ ишин гол юм. Ишин дотор байдаг шийдвэрлэх молекул нь гол юм байна гэдгийг анх хэлж өгсөн үг. За миний хувьд сонирхдаг одоо юм гэхээр би бол хамгийн сонирхолтой тал нь бүх мэрэгчлийг нэгтгэсэн. Бүх ямар амлах ухаанаар мэрэгчл байдаг. Эрүүл мэндийн ямар мэрэгчл байдаг. За хамгийн ихдээ мэс засал, дотрын шинжлэх ухаан, мэдрэл, их барих эмэгтэйчүүд, хүүхэд, арьс, тэгээд халдвар төрчин цөмөр эмгэг судалтай холбоотой. Эмгэг судалтай холбоогүй ганц ч амлах ухааны мэрэгчл байх. Энэ бүх мэрэгчлийн суурь. Нэгдүгээр онлайн суурь. Хоёрдугаар энэ бүх мэрэгчлүүдийн өдөр тутмын хэрэглээнд зааж нотлогоо суурилсан амлах ухаан гэж. Нотлогоо гэдэг чинь гурвалжин гэж бодож. Суурь нь юу байх, орой нь юу байх. Суурь нь маш олон амгаахын усад төрлийн орчин үеийн шинжилгээ судалгаа. Одоо компьютер, томограф, MRI энэ суурь. Орой үзүүрэн уралчингийн орой ердөөс эмгэг суурь. Эмгэг судлал гэдэг нь орчин үеийн хөрхгүй эрхтэн байх. Хатгаа, ухаа, цоолоо бүх орчин үеийн амгаах ухаан ямар төвшин тэрийг үзээд судлаад уншиж чадах бай. Тэр төвшинд нь үз. Надад сайхан мөчнүүд маш олон. Энэ ийм өргөн би ихдээ үнэ хэлэхэд эмгэг судлаач эмч болно гэж ерөөсөө хүсэв. Ерөөсөө бодоо. Тэр үе чинь хатлын нэг санаа сэтгэл хандлагагүй шүү. Чи эмгэг судлалын техникт очно. Хэн багш бол. Тэгээд өнөөдөр нь хэлээд маргааш хэлээд даачаа сангийн авч байна. Энэ гадаа машин дээр оюутнууд байна. Суудсан байна. Юу ч хувцас хонгаад сууж юм байна. Зэрэг 130 гэдэг машин байдаг. Тэр машин дээр 25 оюутан. Игнэ бүгэн үдэ суудсан жолоочин машин авсаарчсан. Би танхимаасаа гараад шууд өмссөн хувцастайгаа оюутнуудыг аваад одоогийн дахны сангийг ачуулж. Тэгээд яваад тэгж яваад багш. Намайг юутай тэр бол 7 сарын 5-ны өглөө яваад 10 сарын 25-нд намын ажил дуусаад зуныхан ажил дуусаад намын ажил дуусаад баг өглөөний ажил хийх. Оюутнуудтай хамт Улаанбаатар ирээд оюутнуудаа хичээлд оруулаад өөрөө багш болоо. Эмгэг судлалын эмгэг анхааны техникчдад ингээд маргааш хэлнээс нь хэлээд юу ч мэдэхгүй шүү дээ. Оюутны хичээл. Юу ч мэдэхгүй. Тэгээд дөнгөж төгстэй ингээд зун явчих юм чи ямар ч зүйл болох юм биш. Тэгэхээр тэр тэнхэн болгон орос мэрэгчлэлтийн гэж байсан. Яг тэрийг дагаад хичээл яатраад нэг үедээ тэрний хэлснийг маргааш өглөө оюутнуудаа хэлдэг. Түүсэн бэлтгэлийн оюутнуудаа хэлж өгөөд тэгээд багш болсон. Түүхтэй. Мэрэгчл сонгох. Тэгээд зүгээр ихтэй оюутан байхдаа хүн чинь ормантик байна. Чийсэн гэж байна. Гэрэн юу болдгийг билээ гэж олон юм байна. Би сая ичэн хотлоо гээд үзүүлсэн шүү дээ. Тэрнийгийн олон удаа шалгалт өгсөн. Тэр чинь намайг сайн мэддэг. Мясаллын юмч болдог гэсэн. Би ч болъё гэж бодож байсан. Тэгээд юу мясалтай мундаг.
томилогдсон томилтоор нь харин одоо бодохдоо маш ядтай юм. Мис цолтын чинь хүн бас их зүг. Гар бүлийн ур чадвар гэдэг олон юм. Гэхдээ ингэж судалд ур чадвар тэр чинь насны хязгаартай шүү. Би бол одоо ингэж судлынхаа талыг миний нүд муудаагүй ухаан сарвал байна. Цаашаа хэдэн жил хийх юм тэрийг би агшаа нөгөө олон жил багшилсан учраас та энэ оюутнууд хатууд үн тавьдаг байсан, сул үн тавьдаг байсан. Ами ийм оо баяа яаж яасан. Энэ юу гэсэн бэ? Сайн санаатай өвөө гэсэн. Өшөөрөө дүн зөөлрөд зөөлсөн үнтэй өвөө. Оюутнаа муу хандахгүй. Оюутныхаа төслийг биелүүлж айгүй болох гэсэн юм санаад байна. Залуу байхдаа би маш хатууд юм. Ойлаа. Хичнээн олон охид хүүхдүүдийн өөрийн зарим нь өөрөөр ясангүй юм. Чадвар төгөж үеийн. Одоо тэд нар намайг муу хэлдэг. Цөмөрөөд игээсээ магтдаг. Одоо ч гэсэн би тэр мөрний хатуу чанар бас алга болоогүй. Одоо ч гэсэн хатуухан байна. Эндээр нэг юм хэлчих. Одоо яг би оюутан шууд нэг дадлогын хичээл заагаад байсан ховхон. Би бол түрүүн энэ Баярмаа багш хэлдэг 30 гаруй эдмийн ажлыг ариусгаж шүүмжилсэн. Диссертац хийж албан ёсны шүүмжлэгч гэж байна. Тэрэн дээр ёстой нэг санаа бодлоо. Сайнын чиглэл, муугийн чиглэл. Миний тэр шүүмжлэлүүдийг уншаад үчих юм бол сайн юм чолон олдно, муу юм чолон олдно. Алдаа дутгал чолон олдно. Эдмийн зөвлөл дээр ч гэсэн би шүүн байдаг. Тэрэн дээр би өстой хинээсэн ч зовлон хиндэн ч сайн муу гэж хэлүүлэх юмсан гэж бод. Гэхдээ харин миний тэр шүүмжлэхээр намайг эдмийн зөвлөлөөс томилдог. Миний шүүмжлэлийн ажлуудын ихэнх нь үнэхээр сайн ажлууд байна. Гадаадд хийгдсэн. Их өндөр түвшинд хийгдсэн. Магтаад байвал цөмийн магтчих мараад. Гэхдээ би магтаад шүүмжлэхийн шүү. Их сайн нэрийн чилсэн бол. Одоо Антони Тургунчин гэдэг багш байна. За энэ ажлын нэг энэ чи Харуна гэдэг чи бас нэг өвөр Монголын хэмбэлээ хасч үлээ бас хэмбэлээ хасч гэдэг юм чи их олон за энэ манай сургуулийн сургуулийн албаны дараа юу гэж хэлдэг вэ? Эрдэнэ. Цөмөрөө гадаад хийчихсэн. Цөмөрөө чанартай сайн. Үнэхээр магтмаа. Гэхдээ би бас тэр олон магтаад бас Батагийн одоо бас магистрийн ажил одоо 2-3 хоногийн дараа хамгаалж байгаа. Герман хийгдсэн. Асар өндөр түвшин хийгдсэн. Тэгэхээр тэрийг яаж магтах нь яаж шүүмжлэх нь гэдгийг сонирхож байгаа хүн бол хамгаалтан дээр ороод өөрөө үчиж байна. Энэ шүүмжлэх юм байна гэдгийг харж байна. Сонсож байна. Ийм багш нь шагаа бас магтдаг болтой. Тэгэхээр энэ миний хэдэн шагнар байна. Хамгаалцсан шүү дээ. Хамгаалаа үргэлжлэндээ. За миний дээр сууж байгаа Баярмаа байна. За энэ наашаараа сууж байгаа Султаа байна. Тэр одоо сая нэгэн дурдсан энэ одоо манай Монголын урдаа барьдаг ганц одоо ерөөсөө амьд хүний биопси цитологи гэдэг одоо эмгэг судлал эмгэг
амьд ахын тэр одоо Монголын нэг номерын хүн. Энэ бол миний сайн шалгал. Сайн шалгалын даалгавар чадахгүй байх юм. Никто я дахиад нь усаа. Я басна. Тэгээд өдөө би зөвхөн байгааг нь хэллээ шүү. Энэ бол цөмөрөд энэ судлын мэргэжлийн хүмүүс. Энэ судлын биш мэргэжлийн хүмүүсүүд бас олон. Тэгээд тэдний нээдэг үг байна. За асуултаа баслаа. Асуултаа. Я научилась говорить, люди очень Тэгээд багшаа сэтгэл багшаа зэрэгдээ сэтгэлтэй хүмүүс микрофон чиглэлтэй. За хацсан багштай болсон энэ форум цугласан тав хүнд энэ өдрийн сайхан мэндийг өргөн төвшүүлж байна. Яагаад сайхан гэж байгаа гэхээр 80 насны өндөрлөл дээрээс өнөөдөр бид амьдралынхаа, ажлынхаа, эрдмийнхээ энэ агуун туршлагаас захаас нь гэж багшид түрүүн миний асуултанд хариулсан. Хэдэн цаг ярьж болно гэж. Түрүүн шиг асуулт болгонд багш хэдэн цаг, хэдэн хоногоор ярих ийм агуун байдлаар туршлага эрдэм мэдлэгтэй гэдгийг одоо бид үнэхээр сайн мэдхийн. Энэ бол багшийн 70 оны шав. Тэгээд өнөөдөр багшийн ярьж байгаа бүхнийг сонсоод эргэж өөрийнхөө явж байгааг хараад бас л яагаад ч вэ гэж бодож суулаа. Би 39 дэх жилдээ багш гэж. Багш тэгээд хагас 100 гарчихсан. Хагас 100 давчихсан. Тэгэхээр би нэг чадан ядан багшийн дунд бүрийн шавтай нэг өртөж тийм. Тэгээд багш өнөөдөр бидний нэг их айхтар күндмөр асуудлыг күндэд танилаа. Энэ юу юм гэхээр үнэхээр ангаахны нэг том юм. Одоо бүр ястай бүрдэж гүйцээд байна. Тэгээ багштай ганцхан одоо 3 мотор жишээ авч ярьлаа шүү дээ. Сургуулийн 70 жилийн аваасан 3 мотор. Тэгээд цаашаа тэр эндэн сургууль 50,000 төгрөгийн төлбөр ороод үзэхдээ дөрвөө сонин нэг том юм. Зарим нь одоо энэ хэлхээс ичдэг. Ичмээ. За зарим өөр сурах үеийн дотор бүр одоо 30 надад өгөх нэр том юм. Энийг үнэхээр цэгцэлмээр байна. Тэгээ одоо яагаад цэгцэлэх юм? Учраа ойлгохгүй. Тэгээ нэг үед энэ амгаахманы нэр томьёоны цуврал гэж гарч ирсэн байна. 48 гэж багш санаж байгаа. Атомын нэр томьёо 48-аас эхэлдэг. Тэгээд хойшоо микробиологийн нэр томьёо, экологийн нэр томьёо гэдэг докторийн нэр томьёо одоо 50 гээд 60 гээд нэг хэсэг цуврал явж байгаа тасарсан. Тэрнийг нэг жоохон байна гэж болмоор байна. Ер нь нэр томьёо багш түрүүн 3 зүйлээр хэлсэн. Бид ер нь ингээд нэр томьёог үзэж байхдаа бол судар өвчийн нэр томьёо одоо өнгөсөн судар өвчинд байгаа Монгол нэр томьёо ардын хэлний нэр томьёо энэ хоёрыг л үндэс болгоод
агуулгын нэлээд хийсний томьёо байна. Өөрөөр хэлэх юм бол архан үедээ гэдгийг тэр дээрээс тогтоосон дүрс тусрыг бүртгэсэн бичиг 1679 онд бичсэн тэр Монголын амрах ухааны агуул том бүтээл 2-6 метр одооны бидний үзэж судалж байгаа. Тэн дотор нэг үзэгдэх чадс гэж хэлсэн байна. Юу наацсан, юу көөсөн бүртгэл. Доор судсан нэг тарж идэв шүү. Тэгвэл бид өнөөдөр тэр зөвхөн тунгалаг бүрхүүлгээд хэлчихвэл юунаас тодорхой юм шүү. Тэр аатар чөөс одоо тэр элдв гэснээсээ гих нэг чигээр бид одоо хамтын оюун ухаанаар энэ томьёо зэгцлэх цаг нь болсон гэдгийг багш өнөөдөр сануулж өглөө гэж боджээ. Ингээд багштай энэ сайхан уулзалтыг бэлэг болгоод багш маань хамгийн их хүндэлдэг хамгийн одоо олон хичээл заасан тэр Вандан шиг эрчим хорлоо гэдэг багш нь 100 жилийн өмнө гаргасан Монголын арга ахуйн нэрийг 20 дугаар гэдэг номыг багш өнөөдөр энэ лекц уулзалтын одоо дурсан болгож гартуулж өгье багштай. Бидний багш галзуу багш маань хэдийгээр 80 гараад явж байгаа боловч маш залуугаараа биднэртээ бол ерөөсөө ингээд үеийн шил одоо араас нь харах юм бол залуу хүн шил хүйж яваа шүү дээ. Өмнө ороод гүйдэг гэл зогсооч гэж зогсоод гэл тийм одоо өнгөн шигийн залуугаараа сэтгэлгээн ч гэсэн залуугаараа үргэлж биднэрийнхээ дунд байдаг. Тийм учраас яагаад одоо хамт олон гэдэг багшууд үргэлж биднэртэй хамт байдаг. Өдөр бол орж ирээд цай уусан чамд байдаг, ярьсан чамд, хичээлээ заасан чамтай. Ингээд олон жил бидэнтэйгээ хамт байгаараа гэж дурсгалын цэцэг гадуулна. Энэ цэцэг бол оюуны ундраа гэдэг нэртэй цэцэг байгаа. Тэгээд багштай бид бидний хамт олон эрсдээ гэж үе үеийн шавнаар багшаа үргэлж бидэндээ оюуны ундраг гомж хажууд минь нүмер нөөлөлтөөр төшөг байгаасаа гэж бэлэгж байгаамаа. Энэ өдрөөр бүгшийн одоо лекцэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа гэж хэлээд